За сайн байцгаана уу. Амралтын өдрийн мэндэ. За би энэ туулын хурдны замын эсэргүүцээд байгаа туулголоо аврын хайрлыг гэдэг нөхдүүдэд нэг хоёр үг дайх гэсэн. За та нар ийм их туулголоо хайрлж хамгаалд юм бол 30 гаруй жил одоо та нарын бааз шээсийг цэвэрлэх байгууламжаас туулгол руу урсгаж байгаа өдөр болгон тийм ээ. За энэ хотын чин захад байгаа энэ биогийн нэгээр ороод үз. Тэ. Ямар аимшигын саарлагол урсж байна. Энэ дээр 30 гаруй жил тэмцэхгүй байсан. Тийм их туултай хайртай бол. Та нарын бааз шээсийг туулгол руу 30 гаруй жил урсгаж байна. Оруулж байна. Биогоос очоод хар. Хотын захад очоод тэрнтэйгээ тэмц. Туулголоо хайрлаад байгаа юм бол бидний бааз шээсийг битээ туул руу урсгаач гэд. Нэгдүгээрт. Хоёрдугаар тийм их туулголоо хайртай бол тэр заамрын хүндэд очоод тэр алтны ургаа тэргээр урсж байгаа туулголоо хар. Тэндээ очиж тэмц шүлсээ өсчүүл. Тэгэл нэг хөгжий дэвший нэг төгжрлээ бууруулъя. Нэг хурдны зам барьчи энэ туул голны дээгүр ойлгож байна уу? Хажуу талаар нь ингээд явуулчих ихлээр шүлсээ өсчүүлээд орилоод идэг. Туул голны их айс ав газар гээд их нь айс ав газар дээр 200 км-ийн цаанаас ундрахтай манаа чи өөй. Яанда та нарыг 3хан га газар бурга согтлно. Тэгээд ийм шонт том өндөр гүүрэн байгууламж барай гэхлээр бас юм мэдэхгүй тэгээд бургас ч одоо 5 жилийн дотор хярахын хэрээр л маш их ургадаг тийм ургамал штэ. Хар мод биш тийм ээ, нарс биш. Өөр юм чин голын айс газар ингээд айгүй амархан ургадаг байхгүй юу? Тэ. Тэгээд одоо энэ бохор бааз шээсээ чи туул руу зутгаж жагаад 30 гаруй жил юу ч яриаггүй, өмхийн үнэрч жагаад юу ч яриаггүй. Заамрын хүндийг өөрөө туул голыг чи тэр чигээр нь одоо бузралж жагаад юу ч яриаггүй гэж. Та нарын наад төгжрөөд стресстэй тайраа алтан цагаа алдаад яваад байгаа энэ төгжрлийг чинь бууруулаад үехээр тэр стресс чинь наад хавдраж их үүсвэр тэг бүгд өвчин зовлонтойгоо ингээ стресстэй төгжрээд хараалаа идээд нус ваасаа цэрээ хаяад явж байгаа шүү дээ та нар. Тэгээ туул гол руу орж энэ туулын бургас руу орж нэг ширхэг бэлгэвч авч түүж шуудалж үзээгүй тийм ээ. Нэг ширхэг даамсаг түүж үзээгүй. Нэг ширхэг сэтгэл гаргаад туулын хог түүж үзээгүй нөхдүүд шүлсээ өсчүүлээл яваад. Би жил болгон сүүлийн 10 жилийн туулын бургасыг чинь цэвэрлэж байна. Тэ. Яармгийн залуучуудтай нийлээд ажлынхаа хамт олонтой нийлээд та нар юу түүсэ? Харъя. Түүсэн 6 наана тавиадах. Бичлэгээ тавиадах. Ямар ч зураггүй, монтажгүй, юу ч хийхгүй зүгээр нэг эсрэг талд нь ингээд битгий бариулгээд ингээд мөнгө төлөөд 5-10 цаасанд худалдагдсан нөхдүүд ингээл чарлаал ингээл яваад. Та нар яагаад Монгол улсын хөгжил дэвшил энэ хурдны зам мамаас ингээд татгалзаад байгаа. Тэг өмхийн энэ Улаанбаатар хоттой өмхийгээ үнэрлээд тийм ээ бааз шээсээ туул руугаа цутгаад тэгээд энэ төгжрөлтэйгээ хараалаа идэ явж явахдаа таарсан амттай байна да. Тэ. Ямар ч юу байхгүй нэрэ. Яайда та нарыг. Бүтэхгүй. Төгжрөл чинь 50% буурна хөөе. Тэгээд төгжрөлтэйгээ дасцсан тэрнтэйгээ ингээд асан зогцсон нөхдүүд байд юм уу? Яг ямар одоо юм юу гэдгийг үжил бодолтой хүмүүс байдгийг. Хурдны зам одоо та нар одоо ингээд ийм бүтээн байгуулалт хийхгүйгээр идэж ууж байгаа нөхдүүд зөндөө байгаа шүү дээ. Үр хойч чинь нэг ч гэсэн юм үлдэх юм да, тийм ээ? Хийгээд идчихвэл хийгээл идгэлтэй, хийгэлтэй, идгэлтэй.
Хийхгүйгээр хийж байгаа нөхдүүдтэй арга хэмжээ авч чадахгүй тийм ээ. Яаж чадахгүй худлаа шүлшээ өсчүүлээл юу ч хийж бүтээлгүй хийж байгаа нөхдүүд зөндөл байгаа шүү дээ. Наажи хийгэлдээ тэгээ баг цагийн идгэлдээ ямар амт хийгээ идчихвэл Монгол улсад хийхгүйгээр хийж байгаа лөөвөрж байгаа зөндөө байгаа шүү дээ. Тэрийг мэдсээр хийж байж л ингээл олон юм гоццгаагалах юм. Дахиад хэлчихье. Та нарын баас шээс 30 гаруй жилийн туул олруу чинь цутгасан тэрнийгээ төлөө тэмцэлтэй туулаа хайрлаад байгаа юм бол яг юм биогийн нэгээр нийлж байгаа хөөе. Тэ. Энэ өмхийтэйгээ тэмцэлтэй. Тэр заамрын хүндий туулыг чи яаж узралж чинь тэнд очиод тэмцэлтэй. Тэгж их туулаа хайрлаад байгаа юм бол ойлгосноо.